Байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ би 287 дугаар цэцэрлэгийн багш Мөнх Гэрэл байна. Би 287 дугаар цэцэрлэгийн багш Бямб Жаргал байна. Гандан тэгшлийн хийдийн дэрэгдэх Төгс Ойсголонгийн гэгээ цэцэрлэгийн бяцхан найзууд нь бидэнд хоньсог явуулсан байна. Одоо бүгдээрээ хамтдаа таацгаая. Багшигаа анхааралтай сайн сонсоорой. Багш нь та нарт оньсог таалгая. Цагаан лох 3 бүстэй. Тэр юу вэ хүүхдүүдээ? Өө зүйтэй. Сайн байна. Энэ бол Монгол гэр. За хүүхдүүдээ багш нь та нарт оньсгоо тайлбарлаж өгье. Цагаан лох 3 бүстэй. Монгол гэр ямар хэлбэртэй энэ хүүхдүүдээ? Бөөрг. Зүйтэй. Бөөргийн дугуй хэлбэртэй. Энэ болохоор лонх шиг хэлбэртэй байгаа. Тий. За Монгол гэр ямар өнгөтэй бэ? Цагаан. Зүйтэй. Цагаан өнгөтэй. За энэ юу вэ хүүхдүүдээ? Бүслүүр. Бүслүүр. Багшаагаа дагаад хэлээрэй. Бүслүүр. Өө зүйтэй бүслүүр. Хэдэн бүслүүр вэ? 3 бүслүүр. За одоо багш нь та нарт нэг оньсог таалгая. Анхааралтай сонсоод таагаарай. Бургасан дээр нарс, нарсан дээр хус, хусан дээр хонь. Тэр юу хүүхдүүдээ? Хана? Оо, манай ганц салхи мань гүгээд ороод ирлээ. За манай ганц салхиг багштай юу хэлэх гэсэн? Багшаа байруулъя. За тэгвэл босоод хариулаарай. Энэ бол Монгол гэр. Зүйтэй, энэ бол Монгол гэр тийм ээ. За, оньсгоо зөв таасан хүүхдүүдээ талархаад бүгдээрээ хурайлцгаая. Хүрээ! 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 Багш нь дараагийн оньсгийг тайлбарлаж өгье. Бургасан дээр нарс, нарсан дээр хус, хусан дээр хонь. Энэ юу хүүхдүүдээ? Оо, гэрийн мод байна шүү дээ, тийм ээ? За тэгвэл гэрийн модыг нарс модоор хийдэг юм байна шүү дээ. Хусан дээр хонь гэдэг нь энэ юу лээ хүүхдүүдээ? Оо, зөв. Монгол гэрийн дээвэр туургыг хоньны ноосоор хийдэг юм байна. Та нар түрүүн хонио гэд гайхаад байсан шүү дээ. Тэрийг хоньны ноосоор хийдгийг хэлсэн байх шүү дээ хүүхдүүдээ. Монгол гэр яаж үүссэн юм болоо? Та нар юу гэж бодож байна? Уртнаасаа гараад Монгол гэр барьсан. Оо, ямар мундаг юм бэ тийм ээ? За одоо багш нь тайлбарлаж өгье. За багш руу анхааралтай ийшээ энэ зураг руу хараарай хүүхдүүдээ. Энэ юу вэ хүүхдүүдээ? Агуй. Оо зөв. Хүмүүс анх агуйд амьдардаг байсан биз дээ тийм ээ? За тэгвэл агуйгаасаа гараад оо зөв. Урцанд амьдардаг болсон байна. Урцан улам боловсронгуй болж Монгол гэр. Оо, энэ Монгол гэр үүссэн байна шүү дээ тийм ээ? За Хүмүүст яагаад гэр хэрэгтэй болсон бэ хүүхдүүдээ? Яагаадгүй алуун дулаан амьдлах. Өө зүйтэй сайн байна. Хүн хүйтэн даарахгүй, халуунд халууцахгүй, хоол цайгаа хийж идэх, гэр бүлээрээ аятай тухтай амьдрахын тулд гэр хэмээх суустай болсон байх шүү дээ хүүхдүүдээ. Хаймардан humur өнгөнсөн, хотонд сүрэг налаасан, уяанд нь хөлөг багширсан, ширээнд нь зочин цугасан, тодгоо нүүр гэгээсэн, тооноор нас туяарсан, үүдэн тэнгэр аяарсан, үзэмжээр нь дэнж гоёсан. Өөд Монголын мөнгөн өргөө, өөр талын цагаан цэцэг, буурн хүртэл тамаг, буурал эртний домог, саруул төмний минь өргөө, сайхан Монгол гэр минь. Монгол гэрийн бүтцэд орох хийс ба идүүд нь угсардаг, оньсон байдаг. Тэд бүгд нэгнээсээ салдаг, авч явахад авсаархан, хөнгөн, нөөц суухад тохиромжтой хийгддэг. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ Монгол гэрийн бүтцтэй танилцгаая. Монгол гэрийн бүтц нь гэрийн хэлбэрийг бий болгогч мод ба бүрж битүүлэх зөөлөн эд эсгий бүрээс гэсэн үндсэн 2 хэсгээс бүрддэг. Хүүхдүүдээ гэрийн модыг яс мод гэдэг. За тэгвэл Монгол гэрийн модонд хан, баган, унь, тоон, хаалга ордог юм байна. За одоо бүгдээрээ багшигаа дагаад хэлээрэй. За хан, баган, унь, тоон, хаалга.
Оо зүйтэй. За тэгвэл энэ юу вэ хүүхдүүд ээ? Оо тий. За Монгол гэрийн дээвэр, туурга, бүслүүр, өрөх байна тийм ээ? За одоо хамтдаа бүгдээрээ Монгол гэрийн бүрээсийг нэрлэцгээе. Оо зүйтэй. Туурга, бүслүүр, өрөх. Оо зүйтэй өрөх байна тийм ээ? За тэгвэл эдгээр зүйлс нь гэрийн бүрээс нь хордог юм байна. Монгол гэрээ гүцтэй танилцлаа. Бүгдээрээ хурайлцгаая. Хүрээ! 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 Монгол гэрийг барьж буулгахад нарийн дэс дараалтай байдаг. Бүгдээрээ одоо гэрээ барьцгаая. Эхлээд шалаа тавина. За шалаа тавьсныхаа дараа ханаа дугуйцгаая. За хаалгаа ийм. За ингээд бүгдээрээ Монгол гэрээ барьлаа. За одоо бүгдээрээ гэрээ мэлалцгаая. Далай цагаан Дээвэртэй. даргар цагаан Туургатай. хошлон хялгсан Бүслүүртэй. тагнаа ширээстэй Үзтэй. угалц ширээстэй Өрөхтэй. цөм бүрэн түүнийг лай. Бомбуде. Үнгэр хурдан бомбуде. Намаг жаахан бомбуде. Тагсад цодод бомбуде. 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 Бүсгэр хурдан бомбуде. 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 Уйнаас бомбуде. Эпиникли бомбуде. Ирхис цодод бомбуде. Авин айман бомбуде. Асас цодод бомбуде. 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 Бүсгэр хурдан бомбуде. 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 Уйнаас бомбуде. Гэрийн босхийг сандайлахгүй. гэрийн үүдийг алтлахгүй, Гэрийн хатвчаар шагаахгүй. гэрийн хаалганы омогноос гараараа дүүжлэгдэхгүй. Улаан өнгийн алчуур дэлээ усны говандэр өгсөн бэлэн могон өнгийн алчуур дэлээ могон хөлтал өгсөн бэлэн гоё Аллар ягдган атназал айдгид явдган баганзал үрээр бичдган ухрин зал үрхэж дастган баганзал Marriage. Ayılgota hurdan bigen bildim Jurak Eynimna kımnana haga duragat İkilda hurdan bigen bildim Jurak Hormuna kımnana haga duragat Şurak ucumdodu bigen bildim Jurak Hormuna kımnana haga duragat Başına kere bigen bildim Монгол гэрийн тухай их зүйл мэдэж авлаа. Одоо бүгдээрээ Монгол гэрээ зурцгаая. Ижихээ засныг сурсан бол сайн дуу. Искэж ойж
бүгдээр өнөөдөр юу зурсан бэлээ? Монгол гэр зурсан тийм ээ. За тэгвэл манай инх чимэг маань одоо зургаа тайлбарлах гэж байна. За инх чимэг одоо юу зурсан бэлээ? Монгол гэр зурсан тийм ээ. За тэгвэл Монгол гэрийн юу нэ? Энэ юу лээ? Хаалга. Монгол гэрийн хаалга тийм ээ. За энэ Бүслүүр. Монгол гэрийн бүслүүр. За энэ юу лээ? Монгол гэрийн бүрээс тийм ээ. Бүрээс. За манай инх чимэг маань Монгол гэртээ бүр гоё чимэг оруулж өгөөд энэ нар солон гоёор зурсан биз дээ тийм ээ хүүхдүүд ээ. За тэгвэл Балжид маа өнөөдөр чи ямар бүтээл зурсан бэ? Монгол гэр. За Монгол гэрийн юуг нь зурсан бэ? Баг, бүслүүр, хаалга. Таан. Сайн. Энэ юу лээ? Хаалга. Энэ гурван маань бүслүүр. Маш сайн. Зургаа их гоё дүрсэж зурсан байна тийм ээ хүүхдүүд ээ. Багштай бүтээлээ хэлээд өгөөрэй. Өнөөдөр хэдүүлээ юу зурлаа? Монгол гэр. Тий. Монгол гэр. За өөр юу зурлаа? Эдгээр нь юу лээ? Гэрээ. Бүслүүр. Сайн байна. Энэ юу лээ? Хаалга. За энэ юу лээ? Тоон. Сайн байна. Ямар хөөрхөн зурсан бэ? Монгол гэртээ юу зурсан бэ? Хаалга. Хаалга. За. Монгол гэрийн бүслүүр. Юу гэнэ? Үүл зурсан байна тийм ээ. Монгол гэр маань хэдэн бүслүүртэй вэ? Хэдэн бүслүүртэй лээ? 3 бүслүүртэй. За, энэ юу лээ? Хаалга. За, өөр Бүслүүр. сайн байна. Энэ? Таан. За, сайн байна. Эрхэм мөндөд телевиз үзэгчтэй. Хүүхдийг хэлд орох цагаас эрдэм номд хөлд орох үеэс аж төрөх ухааны дүртэй болгон ёс журамтай иргэн болон хүнжүүлнэ гэсэн манай их сэтгэж тоо вангийн сургаалыг амьдрал ах уйда Хэвшүүлцгээе. Хүүхдийн ертөнц нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг жаргаж байна. дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Түр баяртай.